За тодруулга авъя. Дутуу хариулчлаа. Нэгдүгээрт нь за тэр хууль тогтоомжийн тухай хуулиараа хууль хэрэгжилт 5 жилдээ байдаг юм бол түүнийгээ тэгвэл тэр улсын хурлын хяналт шалгалт юу гэдэг вэ сая? За хяналт шалгалтын тухай хуультайгаа яаж уялдуулах гэж байна? Тэ? Тэр асуудлуудаа тэгвэл бид нар тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт нь миний асуусан бас нэг асуулт бол энэ улсын хурлаас гарсан хуулийг дагаад зайлшгүй гарах журмууд байна. Тэр нь одоо гарах ёстой усууд нь бас гаргаагүй байна. Жишээ нь малчны тухай хуулийг дагаж гарах журмд гараагүйгээс болоод хөдөө орон нутагт малчид хүлээгээд дээрээс нь тэр нэг малчны хүүхдийн төлбөрийг даана гэсэн юм байна. Тэр чинь нэг 2024 оны 6 сарын 5-нд гарсан хууль болтой юм тийм үү? Тэгээ малчдын сан байгуулах, их усүр байгуулах гэдэг зөндөө олон юмнууд нь хүлээгдээд байгаа юм байна. Энэ дээр мониторинг хийдэг юм уу та нар? Энэ чиглэлээр яг юу ажил хийгдэв? Би уг нь түрүүнд бас энийг асуусан шүү дээ. Дутуу хариулах юм. За гүйцэд хариулах шүү. Гишүүдийн асуулт нь гүйцэд хариулаарай. 6 номер. За гишүүний асуултанд хариулъя. Миний асуулт магадгүй нөгөө дутуу байгаа нь би засгийн газар шууд төлөөлж хариулахаас ирэхгүй учраас тийм санагдаж магадгүй. Гэхдээ би аль болохоор бүтэн хариулахыг бодё. Юуны хувьд энэ батлагдаагүй журмуудын хувьд бол хяналт хэрэгжүүлэх газраас тэр засгийн газрын хэрэг эрхлэх газраас тэр холбогдох яамдууд руу яаралтай журмаа баталж хэрэгжүүл гэдэг чиглэлүүдийг бол байнга өгч байгаа. За үүний мөрөөр одоо яамдууд руу арга хэмжээ авч ирүүлээ гэдэг одоо чиглэлүүдийг бол албан бичгээр болон биднэрт нөгөө дотоод хяналт хэрэгжүүлж байгаа албан агчдаа сургалт уулзалт хийхдээ бол байнга өгч байгаа. Сайжруулах за малчны хуулийн хувьд бол бид нар дөнгөж хяналтанд аваад явж байгаа. Тэгэхээр хагас 2025 оны жилийн эцсийн тайлангаар бол энэ журам батлагдсан хэсэг асуудал нь үнэлэгдэж орж ирэх болов уу гэж бодож байна. За юутай холбоотой улсын хурлын хяналт шалгалтын тухай хуультай холбоотой бид нар ер нь энэ зөвхөн хууль тогтоомжч гэлтгүү. За гүйцэд хариулж 6 номер. Хөгжлийн бодлогын баримтчгүүд дээр суур түвшингөө үнэлэх, хүрэх түвшингөө үнэлэхэд статистикийн мэдээллүүд бүрэн гараагүй байдаг гэд хэд хэдэн одоо эргэж харах шаардлагатай асуудлууд байгаа. Бид нар энийг их хурлын тамгын газартай уулзаад засах талаар саналуудаа бас харилцан солилцоод явж байгаа.